өргөмэн үзүүлж байна. Монгол улс 6 дугаар сарын 1-ээс агарын хилээ нээж 7 дугаар сараас эхлэн шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Бид үүнтэй холбоотойгоор бизнес өрийг нэвтрүүлгийнхаа шинэ дугаараар иргэний нисхийн ерөнхий газрын дарга Бямс Сүрэнтэй ярилцах болно. За сайн байна уу Бямба захирлаа. За сайн байна уу. За урилга хүлээн авч ярилцах болсонд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн бас шинэ хөшгөн хөндийн шинэ нисэх буудал Чингис хааны нисэх буудал тавтай морил гадаас нь орж ирэхэд л тогтолж шууд. Тэгин. За хил нээгдэх гээд тэгээ ковид гайгүй болж байна. Шинэ нислэгүүд үлдэх. За шинэ нисэх буудлаа ашиглалтанд оруулах гэдэг таны ажил их байна. Их байна. 6 сарын 1-нд хилээ нээх гэж байна. 7 сард энэ нисэх буудлаа ашиглалтанд оруулж үйл ажиллагааг нь эхлүүлэх гэж байна. За эх 7 хоногт бас 96 жилийн өмнө ой болох гэж байна. Тэгээд юм давхцсан зав зай жоохон муутай л. За ямар ч байсан энэ ковидын үед дотоодын агаарын тээврийн компаниуд ерөөсөө нисэж байгаагүй орнууд руу улсууд руу нислээ, нислэгийн амжилттай сайн гүйцэтгэлээ гээд тэгээ ер нь бас нэм шинэ боломжуудыг харсан байх. За тэгээд ийм шинэ нисэх буудлаа удахгүй ажилуулна гэдэг чинь бас их та бүхнээс том сорилт хүлээж байгаа бах гэдэг утгаар таныг урьж ярилцъя гэж шийдсэн. За баярлалаа. За ярилцъя те. Олон үзэгчид бас иргэний нисхийн ерөнхий газар гэж яг юу хийдэг юм бэ гэж бас боддог байх. Яг миний хувьд ерөнхийдөө бодоод байл да танаас угаасаа нэвтрүүлгийн туршид асууна. Тэ нислэгийн удирдлагын газар нь яг юу хийдгийг, яадгийг, тэр төсөвт бас баггүй хэмжээний төсөв төвлөрүүлдэг юм байлээ. Тэрийг яаж олдгийг ч гэдэг юм уу, тиймийг үргэлжлүүлээд явна. Одоо харин яг та нэг товчхондоо хэлэх юм бол иргэний нисхийн ерөнхий газар гэж энэ 2000 ажилтнтай энэ том вант улс гэж яриад байдаг шүү дээ. Тэгэж өвлөгдөж ажилтан орж ирдэг гэж яриад байдаг. Энэ яг юу хийдэг байгууллага юм бэ? Яг хуулийн дээр байдаг томьёолоор биш зүгээр энгийн үгээр тайлбарлаад тэгэхэд Монгол улс олон улсын гэрээ конвенцийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх энэ маань ИКАО олон улсын иргэний засгийн байгууллагын Чикаgoгийн конвенцэд нэгдэж орсон Монгол улс энэний өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд мэрэгжлийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хяналт зохицуул, эдийн засгийн зохицуултыг хийж хангах чиглэлтэй үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Одоогор бол дээр нь нөгөө бодлого зохицуулалт эдийн засгийн зохицуулалттайгаа хамттайгаар нөгөө үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буюу нисэх буудал, арийн навигацнд хамтдаа явж байгаа. Ингээд ерөнхийдөө Монголын нисхийн байгууллагыг удирдлага хяналт зохицуулалтаар хангаж явах ёстой байгууллага л да. Зүгээр энгийнээр тайлбарлах юм бол тэгэхээр одоогор юм байна. Ер нь бол энэ маань хоёр тусдаа салах ёстой. Тийм ч учраас өнгөрсөн онд одоо иргэний нисхийн үндэсний төв гэж байгуулад иргэний нисхийн ерөнхий газраас нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг салгасан. Нэг гараараа бид нар өөрсдөө зохицуулж гэрчилгээ олгодог мөртлөө нөгөө гараараа бизнес хийгээд өөрөө шалгаад өөрөө ингэж явж байгаа юмнууд асуудлууд гардаг байхгүй юу? Тэгээ олон улсын иргэний засгийн байгууллагаас зөвлөмж өгөөд хяналт үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа салгаач гэдэг зөвлөмжүүд өгдөгт энэ дагуу бид нар эхний алхмаа хийж байгаа. Энэ бол маш зөрөгтэй шийдвэр. За энэ манай хөнгөрөлтийн нислэг буюу Монгол улс дээгүүр хөнгөрж байгаа нислэгийг удирддаг төв. Монгол улс 5 сектортэй. Сектор болгон дээр 2 нислэгийг удирдагч, энд ерөнхий нислэгийн удирдагч нар сууж байгаа. Нислэгүүдийг эндээсээ хяндаг. Тэгээд ядарсан нислэгийн удирдагч юм уу байвал шууд солиод ингээ явдаг. Үйл ажиллагааг явуулж байгаа. Сайн байна уу? За хэдэн онгоцтой байна одоо? Зэл багтай байна. Зэл багтай юу? Яаж удирдах вэ? Тэр өнцөнөөс ерөнхийдөө энэ ингээд онгоцууд байж штэ. Энэ ингээд тэгэхээр энэ онгоцуудыг Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр хэдэн метрийн өндөрт явах зөвшөөрлийг эндээс удирдаад одоо Монгол улсын хилээр орж ирэхтэй одоо тийм авиа компани тийм онгоц явж байна. Хэдэн метрийн өндөрөөр яваа гэдэг зөвшөөрлийг эндээс өгдөг. Англи хэлний 4-р левел хангасан тийм хүмүүс ажиллана. Тэгэхээр тэр шууд одоо нисгэгч нарт нь команд өгч байгаа гэсэн үг үү? Нисгэгчтэй шууд ярьж байгаа гэсэн үг. Тэр нь
Орос Хятадын нислэгийн удирдлагын төвтэй хооронд нь холбогдно. За би тэг Шанхай нисэж байгаа тэр чиглэлийг тийм онгоцон тэдэн метрийн өндөрч явахыг зөвшөөрнө гэвэл тэр өндөрт нь одоо өөр онгоц байхгүй бол тэгээд манай нислэгийн удирдлагын төвөөс тэдэн метрийн өндөрөөр тэгж явж болно гэж зөвшөөрнө. Тэд чухал ажил. Маш хариуцлагатай. Тийм. Энэ жил ерөнхийдөө ийм байгаад байна. 21 оны зуны хуваарьт нислэгээр 173,978 нислэг төлөвлөгдсөн байна. Тэгээд 5 сарын байдлаар ихэд 131,596 төлөвлөгдсөнөөс 24,000 нислэг өнгөрчөөд байна. Тэгэхээр нийт нислэг 20 онтой харьцуулбал 23%, 19 онтой харьцуулах юм бол 50% бууралттай. Энэ хүмүүс ер нь хаана бэлтгэгдэж мэрэгжил эзэмшиж байгаа гэсэн үг вэ? Нислэгийн удирдагч, нисгэгч, инженерүүд гэдэг энэ мэрэгжил бол яг дэлхийн тавигдж байгаа бус орнууд тавигдж байгаа стандартын түвшинд бэлтгэж байгаа. Тэр дээр яг онгоц нь гараад ингэ явж байгаа байхгүй. Энэ нь болохоор процедур удирдлага буюу харахгүйгээр тэр онгоцноос мэдээлэл авч удирддаг. Тэгэхээр энэ мэрэгжлийг тусгай програмаар 1-2 жилийн хугацаанд бэлтгэгдсэн дээд боловсролтой залуучууд орж байгаа. Зарим тохиолдолд бакалавр, мастерын зэрэг хамгаалсан залуучууд ажиллана. Хэлний төвчин бол олон улсын стандарт тавигдсан. Олон улсын иргэн засгийн байгууллагаас тавьсан шаардлагач нийцсэн. Эрүүл мэнд бүхтэл. Тэгэхээр одоо манай Монголын нисгч нар олон улсад ажиллаад байна шүү дээ. Яг хэдхэн жилийн дараа манай нислэгийн удирдагч нар тэгж ажиллана. Яг л яг тэр зэрэглэлд хүрсэн байна. Тухайн хуваараа өөрөө сурах юм уу эсвэл та нар хуваараа сурж байгаа манай байгууллагын захиалгаарч сурж байгаа. Хүний нөөц нь хэр одоо юу гэдэг вэ? Ер нь нислэгийн удирдагч юу болцсон гэсэн. Нислэгийн удирдагч нар бол ер нь байнга л бэлтгэж нуудаар заавал нөхөн хангалт хийгээд явж байгаа хэрэгтэй. Тэгэхээр ер нь сая яг ковидын 2 жилийн хугацаанд бол нислэг багассан, агаарын хилээ хаачихсан болохоор одоо бол агаарын хил нээгдэх төгчөөл л да. Тэгэхээр бас энийг ярих нь зүйтэй байх. Ер нь бол одоо ингээ Монгол руу орж ирэх гэсэн гадны томоохон авиа компаниудыг баг иргэний нисгэл орж ирэхгүй байна. Нөгөө л мята хамгаалаад оруулж ирэхгүй байна гэж ярьдаг л да. Тэгэхээр тэр агаарын харилцааны хилцээр гэдэг чинь бас их нарийн зүйлүүд гэдэг юм билээ шүү дээ. Геополитик те. Тэгээд давхар одоо дотоодын агаарын тээврийн компаниудаа ашигтай ажилуулах ч гэдэг юм уу. Давхар Монгол иргэнийг одоо нэг яаж хямдхан нисэх вэ гэдэг аялал жуулчлалын бодлого бас давхар явж байдаг. Тэгэд энэ харилцаа ер нь яг яаж явагддаг. Жишээ нь хамгийн сүүлд сая ASEAN орж ирсэн байсан. Turkish Airlines зөвшөөрөгдсөн байсан тийм. Нэмэгдүүлсэн байсан тийм. Тэгэхээр энэ харилцаануудыг ер нь яаж хийх юм бэ? Юу юунд харгалзаж үзэж хийдэг. Иргэд бол ингээл танаахыг бадчаад нислэгээ олохгүй байна л гэж шүүмжилж хардаг штэ. Одоо Монгол улс дэлхийн 39 оронтой агаарын харилцааны хилцээртэй байгаа. 39 оронтой харилцсан нислэг хийж харилцсан агаарын тээврийн үйлчилгээ хийх гэрээ байгуулсан. Энэ 30 одоо хилцээрээс ер нь 10 одоо яг үйл ажиллагаа бол явагдаж байна, эрчимтэй явагдаж байна. За бидний хувьд иргэний нисхийн ерөнхий газрын хувьд гаднаас одоо Монгол улс руу нисэх хүсэлт гаргасан нэг ч авиа компани татгалзаж байгаагүй. Жишээ нь Сингапур, Монгол хоёрын агаарын харилцааны хилцээр байгуулдаг. Агаарын харилцааны хилцээрээр Монгол улсаас томилогдсон агаарын тээвэрлэгч нь тэр байна. Сингапурын чиглэлээс хэд 5-6 агаарын тээвэрлэгч томилогдож байна. Одоо ийм хоёр талаас нисэх газрууд Улаанбаатар одоо жишээ нь тийм үү Монгол улсын нийслэл Улаанбаатар хот руу бид нар Сингапур руу ингээд харилцан ниснэ гэдэг хилцээрэг болгож. Тэгэхэд одоо 6 агаарын тээвэрлэгч томилогдсон байна Сингапураас. Тэгэхэд нэг нь ч өнөөдрийн хүртэл нисхий гэсэн хүсэлтэд тавиаг байна. Тэр авиа компанийн хувьд манай чиглэл бол бизнесийн ашигтай чиглэл гэж харагдахгүй л байгаа нь л гэж үзэж байна л да. Монгол улс 39 агаарын харилцааны хилцээртэй орнуудаас хамгийн либералчлагдсан буюу хамгийн хязгаарлалт байхгүй дуртай хот руугаа дуртай давтамжаар нисэх хилцээртэй орн Оросын холбооны улс. Солонгос биш үү те? Солонгос биш. Оросын холбооны улс. Бид нар манай одоо жишээ нь агаарын тээврийн компаниудаас Оросын холбооны улсын аль нэг хотууд руу нислэг нээнэ гэх юм бол бид нар Оросын иргэний засгийн байгууллагатай
давтамжуудаа тохирол нисэж байна. Тэрэн дээр бол ямар ч хязгаарлалт байдаг байхгүй. Тэгэхээр тэр бол одоо хамгийн нээлттэй зах зээл нэг. За энээс хамгийн өндөр давтамжтай хамгийн эрэлт шаардлагатай байдаг чиглэл нь солонгосын зах зээл байна. Солонгосын зах зээл дээр одоогоор бол солонгосоос 3 агаарын тээвэрлэгч Монгол улсад томилт авцсан нисэж байна. Кореер, Асиана, Бусан Air гэсэн 3 компани. Бусан Air бас нисэж. Бусан Air нисдیں۔ Бусан хотоосоо нисэж байгаа. Тэгээ тэндээс 3 компани нааша нисэж байгаа гэхээр чи хөрх юм Монголоос нисэж байгаа компаниуд чи ер нь ашигтай ажиллаж чадах юм. Тэгэхээр энэ дээр нөгөө агаарын харилцааны хилцээрээрээ л зохицуулдаг юм. Тэгээ агаарын харилцааны хилцээр гэдэг маань харилцаа ашигтай байх хэвээр. Нэг тал нь илүү домгой байдгүй ч гэсэн хилцээр л бол хилцээр учраас аль нэгэн улс өөрийнхөө эрх ашигыг илүү тусгах гэж хилцээрүүд явагддаг л да. Энэ дээр ямар нэгэн авиа компани эрх ашигыг бодохоос илүү Монгол улсын эрх ашигыг бодох хэвээр. Тэгэхээр одоо тэр авиа компаниудтай нь хилцээр хийх юм уу эсвэл Солонгосын иргэний засгийн ерөнхий газартай нь хийх юм уу? Солонгос улсын зам тээврийн хөгжлийн яам. Зарим газрууд иргэний засгийн ерөнхий газар байдаг, зарим газар яам байдаг. Гэхдээ энэ чинь засгийн газрын хоорондын хилцээр байхгүй юу? Засгийн газрын хоорондын хилцээр учраас хоёр улсын зам тээврийн яамны хооронд хилцээрүүд явагддаг. Ер нь тэр шинэ чиглэл тогтмол нислэг үйлдэх шинэ чиглэлийг бий болгох агаарын харилцааны хилцээр тийм хэцүү байдаг юм уу? Одоо түрүүн таны ярьж байгаагаар бол их хэцүү байдаг штэ гэж ярьж байсан. Ер нь зүгээр зарим агаарын харилцааны хилцээрүүд хүндрэлтэй. Ер нь агаарын харилцааны хилцээрийг бид нар одоо зах зээлийн хувьд хангалттайгаар тохирцсон. Одоо жишээ нь Бүгд найрамдах хятад улстай Монгол улс харилцсан одоо Бээжин Улаанбаатарын чиглэлд 21 удаа, орон нутгийн чиглэлд 21 удаа гэх ингээд 42 нислэгийн давтамжаар тохирцсон байгаа. Гэтэл одоо нисэж байгаа давтамж нь тэрэндээ хүрээг байгаа байхгүй. Тэгэхээр тэр зах зээлд бол хангалттай зай байна. Хэрвээ тоглогч сонирхож байгаа хүмүүс байвал агаарын тээвэрлэгч бол орж ирж нисэхэд болцоотой. Тийм ч учраас өнгөрсөн онд Хүннүү Air компани Бээжингийн чиглэлд томилгоо нэмж өгсөн байгаа Мятар. Одоо танахыг тэдээр хүлээж авахгүй банаах тэдийг байна гэж ингээд шууд тулжил хэлцэрийг боо. Орж байгаа газрууд өөр өөрийн тактиктай өөр өөрийн засгийн газраас баталж өгсөн өдөртөмжийн дагуу орж ирнэ. Тэдний батлагдсан өдөртөмж манай өдөртөмжөөс өөр байвал тэрэн дээр хүрэхийн тулд олон удаагийн уулзалтууд энэ. За 19 оны Солонгосын агаарын харилцааны хэлэлцээр дээр нэг өдрийн одоо өглөө 8-аас 12 цагийн хооронд 10 удаагийн завсралга авах ч асуудал байдаг. Нэг хэлцээртэй. Нэг өглөөний хэлцээр дээр л 10 удаагийн завсралга. Яагаад гэвэл авах болгондоо тэр чинь та нар хоорондоо ярилцчих гэсэн үг юм уу? Тий, нөгөө Солонгосын талтай одоо жишээ нь хоёр талаас асуудлуудаа ярина. Тэгээд харилцан буулт хийж чадахгүй байх юм бол эргээд орж ирнэ. Төлөөлөгчд хоорондоо зөвлөлдөн дээр нь удирдлага руугаа буюу Монгол руу ярьж зам тээврийн хөгжлийн яам засгийн газар руу мэдээлэл гадаад яамтай харьцаад асуудлууд иймд ирж байна. Энэ дээр ямар хөө байралтай байх уу гэдэг дээр байнга чиглэл авч ингэж харилцаа ажилладаг та. Ер нь энэ Солонгосын жишээн дээрээс л гэхэд ийм олон авиа компани орж ирэх тусмаа тикетийнх нь үнэ нь хямдардаг юм биш үү? Бараг 30% хямдарсан гэж хэлсэн шүү дээ. Air Busan, Asiana орж ирснээрээ. Тэгсэн. Asiana өөр чиглэл дээр ингэ нэмээд л байх нь зөв биш юм уу? Тийм ээ. Ер нь зүгээр аягийг томруулаад ахын орох нөгөө цайн ч юм уу ихсэн шүү дээ ялгаагүй. Тэгэхээр тэр зарчим зөв. Зүгээр одоо зарим тал дээр бол бас эргэлзээтэй асуудлууд байдаг юм байна. Ер нь зүгээр зарим агаарын тээвэрлэгчийг төрөөс нь маш өндөр дэмждэг. Шатахуун болон шинэ нислэгүүд нээгтэр бол засгийн газраас нь хангалттай мөнгүүдийг гаргаж өгдөг, нээдэг. Бид нар Оросын холбооны улсад явж хахад Екатеринбургт уулзж байгаа Екатеринбургийн амбан захирагч бид нар загчээсэн. Та бүхэн бас болгоомжтой байгаарай. Тухайн үед Екатеринбург руу гадны агаарын тээвэрлэгч нар орж ирсэн. Маш өндөр төлбөр төлж өнд үнэтэй хэсгүүдэд өөрсдийн сурталчилгаануудаа тавиад хямдхан нэснэ гэж орж ирж исэн байна. Тэгээд орж ирэнгүүтээ хямдхан нисч эхэлсэн. Тухайн тэр хэсгийн одоо Екатеринбургийн тэр хэсэгт байжсэн агаарын тээвэрлэгч компаниуд бол дампуурсан. Дотоод өөрсдийнх нь. Тэрний дараа нөгөө гаднаас орж ирсэн гадны агаарын тээвэрлэгч нар үнийн өөр бодлого барьж эхэлсэн байна. Дампууруулчаад одоо үнэ нэмж эхэлсэн гэсэн үг. Үнэ тодорхой нэмж эхэлсэн байна. Тэгээд сүүлд нь амбан захирагч хэлж байхдаа бид нар одоо бодлогоор өөрийнхөө агаарын тээвэрлэгч компаниудаа буцаад босгож байна. Нөгөө компаниуд нь гаднаас нисчээсэн компаниуд нислэгээ зогсоож дуртай үедээ зогсоочд юм байна. За одоо бид нисэхгүй нэ одоо ингэдэг ч юм уу. Тэгэд ийм асуудлаас бодоод
бас нөгөө агаарын тээврийн дотоод нөгөө хар харьцгийн бодлого гэж бас юм байдаг юм байна л. Энэ дагуу дотоодын агаарын тээвэрлэгчтэй байх нь ёстой юм уу? Бид нар өнөөдөр олон агаарын тээвэрлэгч орж ирээл ингээл нисэж байна. Зарим тохиолдолд янз бүрийн асуудал үүсвэл нөгөө агаарын тээвэрлэгч маань үнэ нэмэх, эсвэл Монгол руу нисэхэ болвол яах вэ? Энэ болгон дээр бид нар бас тодорхой хэмжээний нөөц төлөвлөгөөтэй байж ах хэрэгтэй. Монгол улсын иргэд хамгийн хямдхан, хамгийн сайхан үйлчилгээ авах тийм нислэгүүдийг эрхийг нээхийг бүгдөө хүсэж байна. Би ч гэсэн монгол хүн, би ч гэсэн гэр бүлтэй бас гэр бүлээ аваад тийм үү сайхан амраад ийш тийш хямдхан сайхан үйлчилгээ аваад нисэх сонирхол байна. Олон жуулчин авбал одоо энэ чинь Монгол улсад хэрэгтэй шүү дээ. Буйд хоороос хурж гоцыг удирддаг хяналтын. За буух гэж байгаа хонгоц байна. Байхгүй юу те. За энэ бол буйд хоол улсын нисэх бодол дээр хонгоц хөөрж буух, удирдах, нислэгийн удирдлагаар хангаж буудаг, зохицуулдаг хэсэг байгаа. Энийг команд гэдэг. Олон улсад ер нь таавар гэд нэрлэгддэг. Хамгийн өндөрлөг цэг 360 градус харах болцоотой юм байдаг. Тэгээд ер нь манай энэ нисэх бодол дээр чи хамгийн ихтэй тэр асемийн үеэр хамгийн их хонгоц бууж хөөрж ирсэн үү? Тэгсэн. Манай жирийн үеийн ачаал яг оргил ачаалтай үед нэг зундаа ковид өдр гараагүй байхад 80-аас 90 нислэг байсан. За асемийн 3 хоногийн Нэг өдөрт үү? Нэг өдөрт. Хөөрч холуус олонхын нислэг бол 80-аас 90 өдөр зуны өдөр хөөрчнээс зүүн. Асемийн үеэр одоо нэг өдрөх гэж тооцохоор бол 3 хоногийн бүтэн нислэгүүдэд бид нар төрийн тэргүүнүүдийн альчлалын онгоц дээрээс нь тэдний бэлтгэл ажлын онгоцтой нийлээд энэ тоноос 2-3 дахин өндөр ачааллыг авч ажилласан. 300 авцаа гэсэн тийм. Перон толгой бүх зүйлүүдэд бэлдээд төлөвлөгөөнийх нь тэдрийг үйлчилж гэж. За одоо энэ зай дээр нөгөө онцгой байдлын анги маань байгуулагдаж байгаа шүү дээ. 5 нислэг хэрэгтэй. Онцгой байдлын ирээ хайх, аврам туслах, тийм үү төрийн үйлчлэгээний нисэх анги яг одоо энэ талбай дээр байгуулагддаг гэж байна. Одоо ер нь буян тухайга одоо цаашдаа яаж ашиглах гэж байгаа вэ те? За юу яваад байгаа шүү дээ. Орон нутгийн нислэг хийх юм уу? Эсвэл дарга нарын хаус болох ч байгаа ч гэлөө нэг тийм яриа явж исэн. Яаж ашиглах вэ? За энэ асуудлыг ярихаар би заавалчгүй одоо тэгээд сонгуулийн юм болох байх л та. Гэхдээ яг үннийг хэлхээсээр аргагүй. Энэ дээр Монгол улсын ерөнхий сайд байсан одоо Монгол Ардын намын дараа хөрөлсөх даргаыг бол манай нисгийнхэн үнэндээ энэ асуудал дээр баярлж явдیں۔ 2019 онд яг буян тухай нисэх буудлыг цаашиж яваагаар ашиглах гэдэг асуудал яригдж эхэлсэн. Энэ асуудал дээр энэ буян тухайг урагшаа хөшгөн хөндийн нисэх буудлал руу шилжсэний дараа буян тухайг хороолол болгоё. Эсвэл төрийн байгууллагуудын офисыг энэ 461 газар байгаа. Одоо энэ буян тухайгийн энэ дээр одоо тийм төрийн офисууд барилга барь гэсэн асуудлууд засгийн газар дээр орж ирсэн. Буян тухай нисэх буудлыг зөвхөн нисхийн чиглэлээр нь цаашид ашиглана. Энэ нисэх буудлал дээр зөвхөн одоо Улаанбаатар одоо энэ жигтэй байхгүй ганц нисэх буудлал биш. Хэдхэн жилийн дараа 2 дахь нисэх буудлал хэрэгтэй болох тийм үед ийм газар энэ иргэн тойрон байхгүй учраас энийг энэ чигээр нь авч үлднэ гэдэг шийдвэрийг өөрөө гаргаад алгацсан байгаа. Тэгээ ийм учраас манай нисгийнхэн бол энэ ч бас нөгөө одоо ингээ хот хэлж байгаа болохоор яармагтай ойрхон газар болохоор хүн болгоно л нэг орон сууц нэг юм байна. Хүн болгон сонирхож байгаа юм. Тэгээд яг тэрэн дээр бол Монгол Улсын ерөнхий сайд байсан 30-31 дэх ерөнхий сайдаас хөрөлсөх дарга одоо алга зөхиод энэ асуудлыг нисхийн чиглэлээр нь үйлчлэх аюулгүй засгийн газрын тогтоол гарсан. Тэгээд одоо буян тухай маань нисхийн чиглэлээр үлдсэн. Одоо энэ эмэгтэй нислэгийн удирдагчаас асуудаа. Тэгээ ямар зааварчилгаа өгнө гэсэн үг үү? Одоо эндээс хөөрч бууж байгаа онгоцод. За хөөрч буух онгоцод салхины мэдээлэл өгнө. Хөөрч буух зорилсын хэлж өгнө. Тийм байна. За. Агаарын үйл болон агаарын үйлийг өөр хооронд нь болон бусад цаавартай бүрэлдэхүүн хүнд бий хийж байгаа. Эндөө хэзээ төгсөж ирсэн? Би 18 онд Таиланд төгссөн. 18 онд Таиланд төгссөн. За. За ажилд амжилт хүсье. За амжилт. За удахгүй бүсийн нислэгийн удирдагч болоорой.
Төлөвлөлийн ажил уу? Тий. Одоо агаарыг хилээ удахгүй нэ тий бараг 6 сарын 1 6 сарын 1-ээс нэ. 6 сарын 1-ээс нэ штэ. Тэгэхээр чи шинэ нисэх бодлоосаа нисэн үсттэй. 6 сарын 1 биш ээ. 7 сарын одоогийн байдлаар бид 7 сарын 4-ний өдөр хөшгийн хөндийн анхны нислэгийг хий гэсэн Японы талтайгаа одоо хамтарсан компани байгуулсан явж штэ. Энтэйгээ тохиролцоод анхны нислэгийг 7 сарын 4-нд хийгдэг дээр тохиролцоод нүүлгэн шилжүүлэлтийн бэлтгэл ажил хийгдээ явж байна. За шинэ нисэх бодол маань бол яалтчгүй том юм байна. Орж ирсэн чи яг л олон улсын томоохон хотуудад байдаг нисэх бодол шиг л байна те 6 гейттэй юм байна. Тэгэхээр одоогийн Чингис хаан нисэх одоо буян тухайн нисэх болцсон буудлаас хэд дахин том гэсэн үг вэ? Ер нь Чингис хаан одоогийн буян тухайн нисэх буудлын одоо зорчигжүүлэлтний талбай 21,000 м². Одоо энэ хөшгийн хөндийн Чингис хаан нисэх буудлын зорчигжүүлэлтний талбай 37,000 м². Буян тухайгийн нисэх буудлын онгоцны залгадаг хоолой 4. Одоо энд бол 6 байгаа. Гэхдээ энэ нисэх буудлын хамгийн давуу тал бол одоо буян тухайн нисэх буудалтай харьцуулах юм бол нислэгийн нисэх буудлын ашиглалтын асуудал байгаа. Одоогийн нисэх буудал бол нэг 73% ашиглалттай байгаа. Агаарын саатал маш өндөр байдаг гэдэг манай одоо зорчигч нар бүгдөө мэднэ. Хавар намартаа нэг талаасаа бууж нэг талаасаа хөөрдөг учраас нэгдлийн салхитай тохиолдолд агаарын саатал их гардаг. Хөшгийн хөндийн нисэх буудал хоёр талын оролт, хоёр талын хөөрөлттэй. Аль талаасаа ч бууж хөөрж болох учраас энэ дээр нисэх буудлын ашиглалт 98% хүртэл байна. Тэгээд саатлыг одоо 2.8% сааталтай байгааг 0.5% хүртэл бууруулна гэсэн үг. Энэ нь одоо 1000 нислэгт 5 нислэгийн саатал гэж тооцож байгаа. За их нарийн тоо. Тэгээд гол одоо тэгээд менежментийг нь бол Япон Монголын хамтарсан тал авч явж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр ашигтай ажилуулах тэр гол менежментийг нь хэн үүрч байгаа гэсэн үг вэ? Одоо Япон Монголын хамтарсан компани өрнөл гэсэн үг. За тэр нь танаа оролцоотой юу? Ер нь зүгээр иргэний засгийн хувьд бол мэрэгжлийн талын хяналт шалгалт тэр талаасаа бол байнга явна. Энэ бизнесийн үйл ажиллагааг бол одоо Монгол Японы хамтарсан компани авч явна гэсэн 15 жилийн хугацаа. Одоо хүмүүсийн шууд сонирхдаг асуултыг л шууд асууя. Тэгэхээр одоо нислэгүүд хэдэн чиглэлээр нэмэгдэнэ гэсэн үг вэ? Пилет хямдрах уу? Хэдэн хувиар хямдарна гэж тооцож байгаа вэ? За. Энэ дээр нислэгүүд нэмэгдэнэ л дээ. Энэ нисэх буудлын нэвтрүүлэх чадамж нэмэгдэж байгаатай холбогдуулаад эрх хүсэлтэй байгаа нислэгийн компаниуд бүгд ирэх боломжтой. Дээр нь цагийн хуваар гэж байгаа. Нисэх буудлын цагийн хуваар олголт бол илүү чадамж өндөр болж байгаа учраас тэр бол бас хязгаарцсангүй хязгаарлалт багтай болж байгаа. За Япон талаас Япон Монгол агаарын харилцааны хэлцээр Япон талаас Japan Airlines буюу JAL томилогдсон. JAL бас ниснэ гэж бодож байна. Одоо солонгосын зах зээл дээр бас нэмэгдэнэ. Ер нь бол нислэгийн давтамжууд бол маш сайн өсөх юм. Маш өндөр болно. Дээр нь хүсүүсээгөө зах зээлд илүү тоглогч нар орж ирснээрээ үнэн дээр өрсөлдөө үүснэ. Энэ дээр үн бол буунаал гэж. Одоо жишээ нь солонгосын зах зээл дээр Мят Корея Air 2 байж хахад ASEAN-а орж ирэхэд 25-30% үн бууж исэн, тийм үү? Тэрнтэй адилхан одоо дахиад тоглогч нар орж ирсэхэд дахиад үн бууж л таарна. Энэ бол зах зээлийн зарчим л. Сая одоо ковидын үед дотоодын компаниуд маань их шин чиглэлийг нээж нисэж чадлаач. Жишээ нь Америк руу Сиэтл хот руу ниссэн тийм ээ Мят. Тэгэхээр энэ чиглэлээ одоо ингээд нэгд стандартыг нийцээд хангачихсан юм чинь энэ чиглэлээ авч чадах уу? Аваад үлдэж болохгүй юу? Одоо сая бол Америкийн нэгдсэн улс руу хийсэн нислэгүүд бол тусгай үргийн нислэг буюу захиалах нислэг гэсэн. Тогтмол нислэг хийгвэл арай өөр. Тогтмол нислэг нисэх тохиолдолд одоо Америкийн иргэний нисхийн байгууллага тээврийн яам зөвшөөрөх ёстой. Үүн дээр одоо бид нар ажиллаж байгаа. За энэ дээр Америкийн нэгдсэн улс руу нисэх тохиолдолд Америкийн талаас тухайн авиа компани тавигдах шаардлага, нисгчнэр тавигдах шаардлага, агаарын хөлөг тавигдах шаардлага, тухайн орны иргэний нисэх тавигдах шаардлага гэдэг өөр шаардлагууд тавигдана. Энийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Америкийн элчин сайд яам, Америкийн тээврийн яам, Америкийн иргэний засгийн байгууллагатай
өнгөр 2-7 хоногийн өмнө онлайн хурал хийсэн. Үүгээрээ бид нар ажлуудаа тодорхойлоод focal point томилоод хоёр талаас ажил нэлээд эрчимтэй явж байгаа. Тэгэхээр MIAT компани бол эх жилээс өргөн биетэй онгоц авна гэж байгаа. Boeing 787. Тэгсэн тохиолдолд MIAT компани Улаанбаатараас Сиэтл руу шууд нислэгтэй болно. Тэрний өмнө энэ нислэгийн зөвшөөрлүүдийг зохицуулах, хөөцөлдөх ажлууд байгаа. Ковидын үеэр ч одоо энэ онгоцнуудаас бууж байгаа хүмүүсээ хараад онгоцоо хараад баг монголчууд ч их өөрхөн огшоодах шиг үсэн тий. Ийм тэгээд Монголын MIAT компани энэ логотой онгоцыг харахад одоо жишээ нь олон жил Монголдо ирээгүй Монголоос хамтсан хүмүүст бол хөлмөр санагддаг шүү дээ. Тийм л баг. Тийм баг. Олон иргэд бас ингэж бодоод байдаг шүү дээ. Ер нь ингээ яриад л яваад байхад сая бас нэг гишүүнтэй холбоотой асуудал сөхөгдөхөд ерөөсөө манай Монголын агаарын тээврийн салбар ганцхан компаниас үнийн шатхууны одоо үнийн хараат байдлаас болж тикетийн үн хямдардаггүй гэж яриад байдаг. Үнэхээр одоо тийм ганц компаниас шатхууны хараат байдлаас болж тикет хямдардаггүй юм. Бүхэл бүтэн энэ нэг улсын агаарын тээврийн бас тэгж ойлгож бас болохгүй л дээ. Ерөн зүгээр Монголд ирж байгаа шатхуун өндөр үнэтэй ирж байна. Энэ асуудлыг зэрэг үед бол шийдсэн. Яаж шийдсэн бэ гэвэл одоо хөшгийн хөндийн нисэх буудлын шатхуун хангамжийг Орос нефт компанитай хамтарч Монголын төрийн компани Орос нефттэй хамтарсан охин компани байгуулад хөшгийн хөндөд хамгийн хямдхан шатхуунаар үйлчилгээ үзүүлэх хилцээрийг эхлүүлээд үндсэндээ шийдсэн. Хамтарсан компани байвал Орос нефт хамгийн хямдхан үнээр манай хөшгийн хөндөд шатхуун сумлна гэж байгаа. Тэгэхээр ерөн зүгээр одоо нөгөө шатхууны асуудал бол үндсэндээ шийдэгдэж байна гэж бодож байна. Ер нь өнөөдрийн хүртэл нэг юм шатхууны бас хараат байгаад байсан юм уу? Ерөн зүгээр шатхууны асуудал жоохон хүнд байдаг юм аа. Манай Тэ ковидын үед бол манай MIAT тэ хүннүү үеэр ингээд дотоодын агаарын тээврийн компаниуд бас өөрсдийн юу хийж чадхаа бас харууллаа л да тий тодорхой хэмжээнд Америк руу нислээ, Нэтгэх рүү нислээ, олон нисдэггүй байсан орн руу нисэж шинэ нислэг гаргасан. Тэгэхээр ийм боломж бол байгаа гэдгийг та бүхэн олж харсан баг. Тэгэхээр шинэ нисэх буудалд нээгдэхээр дотоодын компаниудынхаа шинэ нислэгүүдийг гаргах уу өшөө одоо яг орж ирэх гэж байгаа хичнээн компаниуд байгаа вэ? За ерөн зүгээр энэ ковидын энэ нөхцөл байдал маань агаарын тээврийн салбарыг бол маш хүнд цогцлоо. Энд зөвхөн Монголын гэхгүй дэлхийн агаарын тээврт бол айгүй хүнд цогцолт боллоо. Өнгөрсөн хугацаанд одоо ковидын 2020 оноос тийм үү 1 сараас өнөөдрийг хүртэл нийт дэлхийд даяараа 43 агаарын тээврийн компани хаалга барьлаа. Тампурцсан. Тэ. Энэ дотор бол одоо том компаниуд байна. Air Italy эднэргээ том компаниуд байна. Жижиг компаниуд ч байна. Ингээд 49 компани ирлээ. Нийтдээ одоо агаарын тээврийн салбарт бол 10.2 сая ажилтан байсан бол одоогийн байдлаар 5 сая гаруй хүн ажилгүй байна. 50% нь байхгүй. Бараг 50 гаруй хувь. Манай Монголд энэ тоо ямар байгаа вэ? Монголд нэг ч хүн гараагүй байна. Монголд нийт агаарын тээврийн салбарт одоо ийм байна л да. Агаарын тээврийн салбарт нийт 3900 гаруй хүн ажилт юм байна. Энэ ковидын үед агаарын тээврийн салбараас нэг ч хүн харин ажилтгүй болсонгүй. Тэ. Энэ маань хамгийн бас гол сайхан мэдээ. Зүгээр дэлхийд даяараа бол одоо жишээ нь 19 онд нийт дэлхийд даяар 4.5 тэрбум хүн агаарын тээврээр үйлчлүүлсэн байна. 19 онд. Энэ маань давхарцсан доогоор шүү дээ. Тэгэхэд 20 онд 1.8 тэрбум болж бууж байгаа байхгүй. Тэгээд энэ маань 60% энэ уналттай байгаа. Тэгээд нийтдээ 19 онд 39 сая нислэг буюу 40 шахуу сая нислэг дэлхийд даяараа хийгдсэн. За Аятагийн тооцоолсноор бол 21 онд одоо энэ жил бол 10 сая нислэг хийгднэ гэд
тооцоолсон байлээ. Гэхдээ одоо ингээд нөхцөл байдлыг харахаар тийм бас сэрхэхгүй л харагдаад байна л да. Тэгэхээр ер нь дэлхийд даяар 49 компани дабурсан маань биш тий? Одоогийн байдлаар шүү дээ. Тэгэхээр энийг энэ тикетийн үнэнд өөрчлөлт орох уу? Тикетийн үнэнд өөрчлөлт орохоос илүү зүгээр одоо жишээ нь одоо энэ ковидын дараа агаарын тээвэр хэдийн хугацаанд сэргэх вэ гэдэг дээр одоо нөгөө судлаачид олон улсын судалгааны байгууллагууд, олон улсын иргэний засгийн байгууллага, олон улсын агаарын тээвэрлэгчийн байгууллагууд судалгаанууд хийгээд байна л да. 19 оны төвшөндөө хүрэхэд хамгийн наадал нь 24 онд эргэж 19 оны төвшөндөө очино гэж тооцоолоод байна. Одоо бидний тооцоолж байгаагаар бол ковидын асуудал вакцинжуулалт явагдаад зогссны дараа эргээгээд бүр өсрөж магадгүй гэсэн тооцоолол. Бүгдөө явах сонирхолтой, аялах сонирхолтой. Ойрч бай, холж бай, аялах сонирхолтой. Энэ аялал хийх үед хүртэл Монголын дотоодын агаарын тээвэрлэгчнүүд амьд байх хэрэгтэй байхгүй. Тэсэх ёстой. Тэгэхээр энэ тэсэх ёстой дээр нь бид нар бололцоогоор нь дэмжлэг үзүүлэх тал дээр ажиллаж байна. Эдний хүсэж байгаа чиглэлүүдийг нээх, дараагийн нөгөө зөвшөөрлүүдээ авах, шин томилогдсон чиглэлүүд дээрх зөвшөөрлийн агаарын харилцааны хилцээрээр нэмэгдүүлэх энэ чиглэлээр иргэний засгийн ерхий газар ажиллаж байна. Бизнес гэхэд одоо нойтон түрээсээр Африкт нисэж байгаа шүү дээ. Онгоцоо түрээслүүл. Онгоцоо экипажтай ночоод Нигерт очсон нисэж байгаа. За, Мяд компани гэхэд одоо онгоцныхоо бүх одоо саналуудыг аваад карго нислэгт ашиглаж байна. Энэ маань өөрөө олон улсын иргэний засгийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу тэр зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд карго нислэгт ашиглаж байна. Ингэж олон компаниуд байна. Одоо ерөн зүгээр агаарын тээврийн компаниудаас хамгийн гайгүй байгаа нь энэ карго компаниуд байна. Олон улстай. Эдний хувьцаатнууд их өссөн байна. 6 сараас нээж ин бид нар энэ жил 6 сарын 1-ээс 20 нислэг тавьчихсан байж байгаа. Одооноос гэхэд ч цаанаас ирэх одоо нислэгүүдийн суудлууд дуусч ийн гэл хүмүүс билет асуугаал над руу хуцтаад. Тэгэхээр би бол бас баярлалаа байна. Бид нар чинь зуны үед чи ерөн зүгээр энэ тентхийн хамаатан садан найз нөхөд таньдаг хүмүүсийн билетийн гуйлган дарагддсан шүү дээ. Тимч билет олгож өгөөч ингэх гэж наадмын өмнө ирэх гэсэн туслаач гэл ингэдэй. Сүүлийн 2 жил тийм юм байсангүй. Анх удаага энэ зунаас сая одоо хүмүүс ярьж эхэлж байгаа баяртай. Дотоодын нислэгээр нэвтрүүлгийн хамтран ажиллагч Төрийн банк. Гилс банк. Иргэний нисхийн ерөнхий газар гэдэг байгууллага чинь 2500 ажилтнтай гэж байна тий. Ер нь манад нэг юм хандлага байгаад байдаг ш. Төрийн байгууллага руу орж ажиллах нэг диктатурны нэг юм хэвшсэн нэг юм соёл байгаад байдаг. Тэрэнд нь орж ажиллах хэцүү байгаад байдаг. Тэрний оронд хувийн байгууллагад ажиллах нь зүгээр ч гэдэг юм уу тий. Гэхдээ яг иргэний нисхийг бол цалин хангамж гайгүй гэж бол сонссон. Тэгээд энийг ер нь яаж тэнцвэржүүлж ажиллахыг боддог бай та? Ер нь зүгээр одоо бидний үеийн хүмүүс одоо шин залуу үеийнхэн ажилуулж тэднийг одоо яг тэдний нөөц болцоог шавхаж ажиллуулахын тулд дарга биш менежер найз нөхөд шиг байж харьцчихэж тэднэртэй хамт ажиллана гэж боддог. Бидний одоо намайг хүүхэд байх үеийн тийм одоо дарга нар бол одоо бол болохгүй л тий. Тэр үед чинь алгадуулна, загнуулна тийм үг байлаа. Дээр нь ажилчдын нийгмийн асуудалд ажиллах нөхцөл тэр нөхцлүүдийг хангах ёстой. Төрийн байгууллага гэхээр л заавалж тийм байх эсвэл хувийн сайхан гоё компаниуд шиг нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ажилтан өглөө босоод ажилдаа явахдаа ямар нэгэн дарамт шахалтгүйгээр ажилдаа явдаг тийм нөхцөлийг бүрдүүлэх ёстой л гэж бид бүхэн боддог. Иргэний засгийн ерхий газрын хувьд тэгж одоо ажилтныхаа нөхцөл болцоог хангахын төлөө ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бидний ажилласан үр дүнгийн хувьд өссөн навигацийн орлогоороо бид нар ажилтны нийгмийн асуудлаа шийдэхин тулд 210 хүүхдийн цэцэрлэг барьлаа. За дээр нь спорт сургалтын төв, дотроо йогтой, фитнес төвтэй, усан бассейнтэй төвөө одоо бас 7 сард ашиглалтанд оруулах гэж байна. Энэ нөхцлүүд маань өөрөөсөө ажилчид хүүхдүүддээ авчирж өглөө цэцэрлэгтээ очиж ажил дээр
6 цаг 7 цаг хүртэл санаа зовх юмгүй ажиллаад гарч ирээд фитнес юм уу те тэрэндээ орчоод хүүхдээ аваад явахад нь тэр цэцэрлэгийн багш нь уурлахгүй оройлоо гэж загиндгүй тэр нөхцлүүдийг бүрдүүлж өгвөл манайд боловсралтай чадaltaй залуучууд илүү ажиллана тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл гэж бодож байгаа. Тийм учраас энэний төлөөс цаашдаа ажиллана. Тэгэхээр иргэний засгийн ерөнхий газрын нисхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албан дээр ажиллаж байгаа хүмүүс маань бусд одоо нисгч нарыг шалгадаг нисгч байцаагч нар бол одоо бусдад хүлээн зөвшөөрөгдсөн тийм хүн байж ах хэвээр. Нислэгийн удирдагчийг шалгадаг хүн, аэродромыг шалгадаг байцаагч нар нь одоо тэр мэрэгчлэрээ одоо олон улсын стандарт хангасан тийм үү, шаардлага хангасан тийм хүмүүс байж ах хэвээр. Гэтэл тэр хүмүүсийг одоо төрийн албан хаагчийн цалингаа цалинжуулаад яг үүндээ агентлагт ажиллахад хүнд юм. Авиа компаниуд руу ажиллах юм бол илүү цалин өндөр болдог учраас энэ дээр бас нэг тодорхой бодлого барьж энэ хүмүүсийн цалинг одоо тийм үү бусад авиа компаниудын мэрэгжлийн төвчний хүмүүстэй ойролцоо хэмжээнд барьж авахгүй мэрэгжлийн чадвартай боловсруучч нь одоо яг энэ хяналт шалгалтынхаа нэгжээр ажиллаж байгаа юм. Тэгээ энийг бол одоо манай Зантайрын хөгжлийн яам төрийн албан зүйл маш сайн ойлгодог. Тийм учраас цалингийн төвшин бус авиа компаниудтай харьцуулахад ижил төвшин биш гэхэд арай доор ойролцоо төвшин авч явж байгаа. Энийг иймэрхүү асуудал сайн үнийг татаж ажиллуулах нөгөө авиа компани дээр өгж байгаа цалин бид нэр өгч чаддгүй нэг тийм асуудал байдаг. Уг нь танаач одоо жилийн оргил үедээ 200 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог гэхэр чи мөнгөтэй компани юм чи ийм улсын төсөв төвлөрүүлдэг нь шүү дээ. Тэгээ тэрийг одоо улсын төсөв бүгдийг авчдаг юм уу? Үгүй. Энэ чинь навигацийн орлогоос бид нар улсын төсөв төвлөрүүлээд үйл ажиллагааны зардлаа авч үлдээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За танаа нэг бас үндсэн үүрэг чинь одоо нэг навигацийн орлогоос төсөв төвлөрүүлдэг шүү дээ. Тэр бас нэлээд их хэмжээний мөнгө баг шиг байсан. Энэ жил хэд дахин багассан бэ? За энийг ярихад айгүй бас мэдээ юм ярих хэрэгтэй байдаг. Навигацийн орлого гэдэг чинь манай Монголын дээгүүр нисэн өнгөрч байгаа нислэгийг аюулгүй байдлын удирдлагаар хангасны төлбөр гэсэн үг үстэй тийм. Та маш сайн мэдээлэлтэй байна. Ерөнхийдөө энэ төрлийн мэдээллийг бас нийтээр нэг мэддэггүй маа. Яагаад тэгэхээр Монголын агаарын зам ашигласны төлбөр гэд ойлгоод идэв. Гэтэл Чикаго конвенцэд нэгдсэн орсон 190 гаруй орны агаарын зам бол үнэгүй. Энэ Чикаго конвенцэд нэгдсэн орсон улсууд агаарын замаараа гадны одоо энэ ИКАО-гийн гишүүн орнуудын онгоцыг нэвтрүүлэхдээ үн төлбөр авах ёсгүй. Энэ угаасаа тийм. Энэ бол ямар төлбөр юм гэвэл Монгол улсын агаарын замд нисэж байгаа онгоцны аюулгүй ажиллагаа аюулгүй байдлыг хангасны одоо хураамж юм. Тий. Би энэ ажлыг 2016 онд авахад 15 онд бид нар улсын төсөвт 98 тэрбум төгрөг төвлөрүүлж исэн байна. Иргэний засгийн ерөнхий газар жилдээ. За 16 оны 9 сард энэ ажлыг аваад бид бүхэн Монгол улс дээгүүр өнгөрж байгаа навигацийн хураамжийг шинчилье. 6 ангиллаар авдаг байсан. Монгол улс дээгүүр өнгөрж байгаа агаарын хөлгөөс авах хураамж нь 6 ангиллагддаг. Энэ нь хүндийн жин, онгоцны тайп те нөгөө том жижигээсээ шалтгаалаад ингээд 6 ангиллаад авдаг гэсэн. За бид нар энэ дээр нэг 15, 16 ангиллсан байна. 6-г бүр салгаад наривчлаад. Тэр орлого нэмэгдсэн гэсэн үг үү? Тэгээд 16 оны сүүлээр энийг хийгээ 17 онд бид нар бүтэн олон улсын иргэний засгийн байгууллагад энэ асуудлуудаа танилцуулсан. Тэр чинь бас нарийн хэлцээр. Нарийн хэлцээр. Одоо тэн дээр байж гэн те Монгол улсын агаарын зам. Бид нар Оросын холбооны улстай агаарын 10 халахтай. Бүгд найрамд хятад улстай агаарын 6 замтай. Энэ замууд дээр орж ирээд урд нь бол одоо бид нар яаж ийсэн бол ПБН гэдэг юм нэвтрүүлээд Монгол улс дээрх агаарын замыг шууд чиг шулуун болгоод Монгол дээр Монголын нутаг дэвсгэр дээр өнгөрж байгаа агаарын хөлгүүдийг одоо нөгөө Монгол нутаг дээр баг нөгөө шатхуун баг эддээд богино хугацаанд гаргадаг тийм болцоогийн техникийн хувьд болцоог нь хангаад өгсөн. Тэгэхээр нөгөө Монгол дээгүүр өнгөрж байгаа агаарын тээвэрлэгч компаниуд ашигтай байхгүй юу? Бага хугацаа зарцуулаад, бага шатхуун зарцуулаад гараа явуулчихад айгүй. Яаж бага шатхуун зарцуулах юм? Урд нь юм жоохон эргэсэн эргэлтүүдтэй байсныг чиг шулуун болгосон байхгүй. Тэгэнгүүт бидэнд ашиг багтаа болж ирсэн. Яагаад тэгэхээр Монгол дээр байх хугацаа богиносхоор нөгөө өгдөг хураамж маань багасах гэдсэн байхгүй.
Тэгэнгүүт бид нар олон улсын хурлууд дээр энэ асуудлуудаа тайлбарлсан. Бид нар аюулгүй ажиллагааг хангаад дээр нь агаарын тээвэрлэгч нартай ийм болцоонуудыг гаргаж өглөө. Замуудыг чиг шулуун болголоо. Ингээд ийм болгосон учраас эргээгээд ийм зардлууд гаргаад бид нар ингэсэн чинь ийм бидэнд тэг жоохон ийм болсон учраас бид нар үн тарифаа өөрчилж байгаа юм шүү гэдэг асуудлуудаар гол юунуудаар ярьж явсан. Тэгээд ингэнгүүд олон улсын хурлууд дээр авиа компаниуд, олон улсын иргэний агаарын тээвэрлэгийн холбоо буюу АЯТА гэж байгаа. За маш их баярлалаа. Улс орон өөрсдийнхөө тариф дээр өөрчлөлт оруулж байгаагаа ирж ингэж хэлж байгаа ийм соёл гарч байгаа. Та бүхэнд маш их талархаж байна. Бид нар энийг чинь зөвшөөрье. Бас манай анхны жишээ. Жишээ тий. Тэгээ бид нар энийг чинь зөвшөөрөө ойрын 2-3 жилдээ дахид тарифаа өөрчлөхгүй байгаа. Битгий өөрчлөөрэй гэж хүссэн. Тэгээ бид нар өнөө өөрчилсөн. Ингэснээрээ бид нар яасан бэ гэвэл жилд 98 тэрбумыг хэд болгосон юм? Бид нар 98 тэрбум байсан бол 18 онд 206 тэрбумыг улсын төсөвт өгсөн. Зөвхөн. Бид нар яасан гэхээр 2.3 дахин шахав юм. Тий. Яагаад ингэсэн бэ гэвэл тэр тариф нь жижиг онгоцнууд дээр буусан харагдаж байгаа боловч том онгоцнууд дээр өссөн байсан. Тэгээд ерөн зүгээр бид нэр судалгаа хийгээд үзэхэд Монгол улстэйгээр өнгөрж байгаа өнгөртийн 95% том онгоц байхгүй юу? Каргоны том, нөгөө зорчигчийн том онгоцууд. Өдөрт хэдэн онгоц өнгөрөх үү? Сайн цагийн үедээ ерөн зүгээр 450-500 онгоц өнгөрж илээ. Монгол дээгүүр тий. Бидэрт харагддаггүй байх тий. Энд чинь 5 сектортай байхгүй юу? Говьлтайн тэрүүгээр яв. Дорнодын тэрүүгээр Улаанбаатар төвийн секторыг буюу манай дээгүүр өнгөрж байгаа нь харагддаг. Бус зүүн тал баруун талаар явж байгаа нь харагдахгүй шүү дээ. Тэрийг эндээс удирдах юм уу? Яг урдан жилийнх шиг онгоц явхад ойролцоогоор 25 сая доллар илүү болохоор тийм үнийн зохицуултыг хийж өгсөн байхгүй. Ингэснээрээ навигацийн орлого үнэхээр нэмэгдсэн. Энэ үүнийхээ хүчинд бид нар улсын төсөв төвлөрүүлэх орлого дээр нь ажилтнуудын нийгмийн асуудал тийм үү зарцуулах болцоонууд гараад ирсэн. Нэг янз янзын инженерүүдэд тооцвол нэг 300-400 хат инженер байгаа. Дээр нь сквотлын ажилтнууд гэж 700-800 хүн байна. Одоо түрүүн орсон нислэг хөдөлгөөний үйлчлэгээний албан дээр хэд ч 300 хүн байна. Газрын үйл ажиллагаа, шатхуун хангамжийн баазын маань хүмүүстэй бараг 300 хүн байна. Тэгээ орон нутгийн сквотлын ажилтнууд гээд дээр нь захиргаа удирдлага гээд таны анхны ажлын гараагаа хийсэн ажилч бол одоо энэ онгоцноос чимдаан ачаа буулгаж ачих ажил юм байна шүү дээ тий. Одоо пүүгийн бид нар нэг курсуд байхгүй юу? 94 оны нисхийн сургуулийн курсуд байхгүй юу? Энэ нислэг хөдөлгөөний анги, биотехник зохион байгуулалтын анги тусдаа өөр байхгүй юу? Тэгээ эднийх болохоор энэ одоо Эрдэнэт эднэр болохоор ингээд эндээ одоо яг үндэ 24 жил ажиллацгаа тийм. Зүгээрээ зүгээр. За. Сайн байна уу? Ерөнхийдөө ийм том вант улс байдаг. Дандаа ингээд аав ээж нь энд ажилладаг хүүхдүүд нь ирж үргэлжлүүлээд ажилдаг гэж ийм бас яриа явдаг байсан л та. Таны аав ээж бас юу? Нисгтэй холбоотой ажил хийдэг. Миний аав цэргийн хүн байсан. Тий, ээж минь нэмж. Зүгээр би бол гэхдээ бас сонио учралтай. Маань 60-аад оны үед энэ иргэний нисхийн нөгөө цэргийнх байх үед энэ баазын намын дарга хийж исэн билээ. Гэхдээ би саяхан зургийг нь олж авлаа л да аавынхаа тэр гэхдээ нисгч хүн биш. Тэгээд би энийг бол мэддгүйсэн. Би бол өөрөө манай аав нисхийн 137 гэж нөгөө Стербитлийн анги гэдэг шүү дээ. Нөгөө тэрний намын дарга хийж явах үед би төрсөн. Налахын гордок төрсөн хөлтөлтэй би. Тэгээд өөрөө яг тэр үед төрсөн билээ багасаа нисгч болохыг мөрөөддөг байсан. Гэвч одоо нисгч бол чадаагүй. Нисгч болох тийм боломж гараагүй юм байна надад. Тэгээд гэхдээ яг өөрийнхөө энэ ажил бүх амьдрал онгоцтой ойрхон ажиллаж байгаа болохоор баяртай байдсан шүү дээ. Тэгэхээр одоо тийм баг нэгжээс нь ажиллаа эхэлсэн болохоор тэнд ажиллаж байгаа ажилтнуудынхаа нөхцөл байдал, тэ орчин
ажлын ямар их ажил хийж байгааг нь одоо сайн ойлгодгоо гэсэн үг юм байна шүү дээ. Ойлгох уу? Ойлгох нь үсттэй мартчихаагүй үсттэй гэхгүй юу? Одоо энэ байна шүү дээ. Энэ онгоцны урд талын юу гэдэг ачдаг хэсгийг доорлох тэр. Тэмлүү орно. 20 хүн дотор ороод 2 хүн гаднаас ачааг нь авч өгнө. Тэгэл дотор эвдэрч хэмглэхгүйгээр аятайхан өргөх асуудал, ихээр буулгах асуудал. Ер нь энэ салбарт эхний нэгжсэн ажилтнууд сайн давуу тал нь ямар хүн ямар хөө ажлын ачаал дэрдэг, ямар зовлон жагаад байдгийг мэдчих учраас давуу тал. Бас олон жилийн газар ажиллахыг жоохон таархан талж гэлж бас байна. Юу нь хэцүү байх вэ? Одоо жишээ нь яг одоо уудахтаа биш л те. Одоо энэ салбарт ажиллана гэдэг чинь 27 жил ажиллахаар энэ салбарынхаа бүхнийг таньдаг болж байна. Тэгээд ирэхээр сүүлдээ одоо би Чингис хааны скуудын захирал хийж байхдаа одоо нэг асуудал гаргасан ажилтныгаа шийтгэл нь халах хэрэгтэй байна. Гэтэл халах юм бол тэр хүний цаана гэр бүл нь ямар хэцүү хүндлээ гэдгийг өөрөө мэддэг болохоор тэрэн дээр жоохон хадуурах чадахгүй нэг жоохон зовлон бий. Тэрнээс биш сайн талг бол одоо хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар ямар нэгэн ажил дээр худлаа аргалах одоо надыг аргалах боломж хэцүү л байна л та. Скуудлын чиглэлээр бол өөрөө илүү сайн мэддэг учраас. Тэгэхээр та 27 жил энэ байгууллагт ажиллаж байгаа юм байна. Энэ салбарт. Тэгээд сүүл дарга болоод бол 4 жил болж байгаа тий? 4 жил. Тэгэхээр 23 жилд нь ер нь ямар ажлууд хийсэн бэ? Ачигчаас эхлээд. За. Тэгээ ер нь яагаад ингэж ийм нэг газараа доктортой өөдөхгүй ингэ ажиллаад байдгийг юу татаад байдгийг. Гэхдээ энэ өөрөө нисэх маань өөрөө их сайхан газар л да. Ер нь зүгээр хамт олон би бол боддог штэ. Манай нисгт одоо миний ах нар байна. Багш нар байна. Хамт олон маань жинхэнэ эр хүмүүсийн ажилдаг газар гэж боддог. Дандаа жинхэнэ нөгөө Монгол өстө мужикуд ажилдаг тийм л газар. Тийм хүмүүсээр заалгад загнуулж алгадуулж тэ өнөөдрийг хүрсэн. Энийгээ бас баярлж явдаг. Сайхан буурлуудынхаа боёнд өнөөдрийг хүртэл ажилласан. Би 94 оноос 96 он хүртэл ачигч хийжсэн. 96 оноос шуурхай диспетчер. За дараагаар нийслэг үйлдвэрлэлийн хэлтсэд мэргэжилтэн. За тэгээд гадаад секторт дарга. Чингис хаан олон улсын нисэх буудлын захирал. Энэ иргэн нисгийн ерөнхий газрын агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга хийжсэн. Тэгээд 16 онд иргэн нисгийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Тэгээд одоо ингээд 4 жил гараа ажиллаж байна. Тэгээд сайхан газар. Одоо яг үндэ энд 27 жил болсон болохоор энэ хонхорт одоо нисгчийн хүүхэд нисгч болоход би бол баярлдаг штэ. Яагаад гэвэл үнэхээр хүмүүс одоо эмчийн хүүхэд эмч болсон сайн эмч. Миний үеэлүүд сайхан эмчнэр байна. Миний хоёр нагц хоёр Монгол Улсын авиат эмч хүүхдүүд нь дандаа эмчнэр. Сая нэг хүн төрийн шагнал авлаа. Үе шилжүүлэн суулгах гэдгээр. Тэгээд тэрнээс муу юм харагддаггүй. Яагаад гэвэл эмч хүний хүүхэд яг л тэр дунд өсдөг юм байна. Аав нь гэртээ ирээл эмч ахтайгаа тэр 12 нуглаа гэдсэн ингээ урагдсан оёдлоо тэр юм нь инглээ тэглээ гэдгийг өсч харсан хүүхэд эмч болт юм байна. Одоо та бодол доо. Өглөө 4 цагт 3 цагт экипажийн унаа ирж аав ээжийг аваад яваад аав ээж нь нислэгт явчаад орой ирэхдээ нэг чирхэг ундаа ч юм уу те нэг боов нэг алим ч юм уу бариад ирээд хүүхэд багаасаа би нисгчүүлнэ гэж өсдөг юм байна. Тэр хүүхэд ирэхээрээ тэр нөгөө соёл энэ ухамсар чинь өөрөө нисгийх болцсон байт юм байна. Тэгэхээр чин яг үндэ би бол нисхийн хүний хүүхэд нисхийн мэрэгжил эзэмшиж хагаад илүү надаа сайхан санагддаг шүү дээ. Би өөрөө тийм мод байхгүй те нисгч биш. Тэрийг буруутгахгүй. Гэхдээ энэ маань хоёр талтай. Нэг тухайн үед Монгол улс одоо Улаанбаатар 500 мянган хүнтэй байж тийм үү? Тий. Зөв үү. Одоо бол тэр тэгж удаа үргэлжлэх боломж байхгүй. Дан нисгийх нэрээ нисгчий хин гэж байхгүй. Одоо дандаа гадааднаас залуучууд орж ирж шүү дээ. Эргэлтийн цэг гэдэг маань байдаг шүү дээ. Тий, нэг одоо ингээд унж яваад боссон ч юм уу тий бай. Тий. Тэрийгээ та яриач. Тэгэхээр жоохон арх мархтай л холбоотой юм ярьж шүү дээ. Зүгээр шүү дээ. Зүгээр үү? Зүгээр. За. Тэгээ ер нь зүгээр нисхийн сургууль төгсөөд нэг хэсэг 94 онд нисхийн сургууль төгсөөд нисхийн сургууль гэхээр хаана төгссөн бэ?
Нисхийн сургууль Монголд тухайн үед Монголд нисхийн дунд сургууль гэж байгуулагдчихсэн. Тэгээд нисхийн сургуульд сураад нисгэд Чингис хаан олон улсын нисэх буудлын ачигчаар ажиллаж эхэлсэн. Тэр үед 94 он ганцхан 8 эд явж исэн үе. За тэгээд нийгмээр ер нь маш их бор дарсанд орж исэн үе шүү дээ. Ер нь зүгээр хавтгаагаараа. Би ч гэсэн бас тэрийг замыг дайраад гарсан. Тухайн үед бас 20 эдтэй байж юу? Тийм. Нэлээ бас сууж исэн баг. Тэгээд ажлаасаа халагдсан уу? Халагдаагүй. Ажлаасаа хийнгээл угаад байдаг гэсэн юм ба. Ажил хийн эн чинь өглөө нислэг гаргахад бид нар ер нь зүгээр нэг 9:30 гэхэд бүх нислэгүүд дуусчдаг байхгүй нисэх явах нислэг. Бизнесийнхэн маань өөрсдөө нөгөө ганцхан 8-ныхан маань явна. Тэгээд тухайн үед чинь 154 нисжээлээ. Анхны Монголын 727 гээд Боинг орж ирсэн. Солонгосоос бэлгэлсэн 2 Боинг явж ирсэн. За тэднэндээ ачаагаа ачаад Москва руу явуулна, Бээжин рүү явуулчихсан. За тэгэл үлдсэн хүмүүс маань уудаг. Тийм л байла. Тэгээд нэлээд уусан өөрийгөө хүн уудаг би нэлээд ууж шүү гэдгээ боддгүй юм билээ. Тэгээд ингээ явж байгаад нэг өдөр хүн болгонд таньдаг тийм ирхэн байдаг л да. Монголын бизнесмен том тийм. Тэр хүн явах гээд ирдэг нисгтэр. Тэгээд уул таарлаа сайн байна ахаа махаа гэсэн чинь ийшлээ хоёлаа гэд цаашаа очингуудаа арх захиалаад маа чинь үзүүлчихгүй би уухгүй гэсэн чи чийзээ буцаж ийсэн гэдгийг. Тэр үг миний бүр гол руу ордог байхгүй. Би ийм болцсон юм биш. Хүн болгон намайг өхөд л уудаг ийм хүн гэж бодд юм биш гэж үз. Тэгээд тэрнээс хойш би арх пив гэдэг юмыг амсалгүй 12 жил. Огт нэг туслах юм. Одоо та огт амсахгүй юм уу? Одоо зүгээр яах вэ? Хэр тааруулж уuna. Гэхдээ тэрнээс хойш бүр огт амсахгүй 12 жилийн хугацаанд явж үзсэн. Тэгээ хэрвээ би тэр чигээрээ явсан бол өдөөд одоо ийм байх ч үгүй ч үү те бас эргэлзээтэй л да. Тэр үед бол олон сайхан хүмүүс харигтаарс янз бүрээс бол амьдралаа алдчихсан юмнууд би. Тэгээ тэр бас миний амьдралын тэр хүн зүгээр санамсаргүй хэлсэн үг миний бас те эргэх тийм цэг болсон болоо гэж боддоо шүү дээ. Тэ. Гэхдээ харин уудаг ч гэсэн ажлаа алдчихаагүй л эсвэл юм байна те. Тэр үед мэрэгжлийн хүмүүс нь цөөхөн байсан. Яг хөө мэрэгжлийн хүн гэдэг юм мэрэгж шаардаад ахын байхгүй онгоцонд ачаа ачдаг ачигчийн л ажил хийдэг хүн шүү дээ. Тэгээ өглөө бол ирүүл байна ачаагаа аччин тэгэл үдээс хойш нархив. Тэгэл орой онгоц уухад ирүүл болно. Тэгэл ингээл иймэрхүү байдалтай л явж исэн. Ихтэй болсон байсан юм болоо. Гүү. Тэр үед ер нь хүмүүс яагаад арх уудаг байсан юм? Тэгж их уудаг байсан гэхээр төсөөлөгддөггүй байхгүй юу? Завтай байсан юм уу? Биш ээ. Эсвэл архины хямдхан байсан юм уу? Арх хямдхандаа биш. Социализм сайхан өндөр нь ийм юмд итгэ явж исэн. Нэг л өдөр тэр маань худлаа юм байна. Байхгүй юм байна. Коммунизм гэж байдгүй юм байна гэд гүн итгэж явж исэн юм нураад унцдаг. Тэгэнгүүт нөгөө хүмүүсийн зориг тэмүүллүүд маш олон төлөвлөгөөнүүд нурж унсан юм шиг байна. Тэгэд эннээсээ мартагнах гэж хүмүүс их арх ууж исэн бол тухайн үедээ. Одоо энэ нисэх буудлын явагчдын танхим гэж байна шүү дээ. Тийм үү? Тэр зааланд чинь одоо ингээд 8-ачд маань явах гээд орцсныхоо дараа ингээд нөгөө зочдын гэрд байдаг. Тэнд чинь ингээд бүгдөө суучаад аяны дугаараа дуулаад дуулаа сууж идэг юм шүү дээ. Арх угаад ууцгаагаад тэгээд дуулж илээс. Энэ бол бодит амьдрал энийг нууж хаах юм байхгүй болсон л явдал. Ингээд миний амьдралын 27 жил нь энэ байгууллагатай байсан. Тэгэхээр та нэг байгууллагатай 27 жил ачигчаас нь эхлээд тэгээд ажилтсан гэхээр тууштай юм аа. Тий. Гэхдээ ер нь ганц би биш. Манай нисгч өөрөө хүнийг тэгээд татдаг тийм увдстай. Ер нь зүгээр нисгэд орцсон хүн бол өөр тийшээ явахгүй энэ дээр байгаад идэг тийм. Сонио увдстай сайхан газар шүү дээ. Та гэхдээ одоо ингээд яг энэ Монголын иргэний нисэх гэдэг одоо тийм агаарын тээврийн салбарыг баазж байгаа толгой компанид ажиллаж байгаа хүн магадгүй одоо ингээд энэ агаарын тээврийн компаниуд, хувийн агаарын тээврийн компаниуд яаж ашиг олж болох уу, яаж ашигтай ажиллаж болох уу гэдгийг мэдж байгаа юм чинь өөрөө хувийн агаарын тээврийн компани байгуулъя гэж бодож байгаагүй юу? Ер нь зүгээр олон улсад яригддаг нэг тийм яриа байдаг л да. Тэр бомтон хүн саятан болыг агаарын тээврийн бизнес эрхэл гэж. Ашиггүй гэж үү? Айгүй эрсдэл өндөртэй бизнес л тийм. Ер нь зүгээр одоо тийм ч учраас би энэ хувийн хвшлийн агаарын тээврийн компани байгуулад нисгэд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бас хүндэтдэг тийм.
Эднэр бол маш зориг гаргаж энэ бизнес руу орж ирж байгаа. Энэ бол эргэлтийн хөрөнгө маш их шаарддаг. Эрсдэл өндөртэй. Хамгийн түрүүнд ашиг биш, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг нэгдүгээр тавьдаг тийм бизнес байхгүй юу? Тэрний дараа ашиг гэдэг бол 4-5 дугаар асуудал болдог. Тэгэхээр энэ бизнест зориглож одоо хөрөнгө гаргаж орж ирж байгаа хүмүүст бол бид нар иргэний засгийн ерөнхий газар Монголын нисэх бол болцоотой бүх дэмжлэгийг үзүүлж явах хэрэгтэй гэж боддог. Зүгээр миний хувьд бол тийм агаарын тээврийн компани байгуулах тийм одоо жишээ нь эдийн засгийн бололцоотой хүн би биш. Зүгээр хэрвээ бололцоо байсан бол би агаарын тээврийн компаниас билет бичдэг эйжент тийм юм байгуулах байсан болов гэж бодож байна. Бид нар илүү ашигтай. Эрсдэл багтай. Тийм шүү дээ. Эрсдэл багтай тий. Агаарын тээврийн компани гэдэг бол яг үнэндээ бол тавигдаг шаардлага бол одоо жишээ нь Англид байгуул нисэх авиа компани байгуулад тэнд байгаа нисгэгч тавигдах шаардлага Монголд авиа компани байгуулад нисэх тавигдах шаардлага яг адилхан шүү дээ. Тэрнээс биш хөрөнгө мөнгө багтай юмдаа чи арай бага шаардлага биелүүл гэдэг асуудал байдгүй учраас нисхийн тавигддаг шаардлага олон улсын иргэний нисхийн байгууллагаас тавьдаг шаардлага яг ижил тэнцүү учраас энд хурж ажиллана гэдэг бол маш өндөр зардалтай, маш өндөр хариуцлагатай ажил. 7 хавцаа босно. Гэхдээ ер нь хэдээс унтснаас амралтын өдөр бол бас 10 мар хүртэл унтна. Орой янз бүр. 5 дахь орой бол шөнө 2 цагт 3 цаг хүртэл бас байна. Зайлшгүй маргааш нь янз бүрийн асуудалтай байвал сууж унших юмнууд гарна хийх юм байна. Зарим 7 хоногт бол 7 хоногор ихэнхдээ өдөр нь гардаг да. Тэгээд төрийн албачин болохоор яаралтай хурал цуглаан ийм тэмээ дууд энэ тэнд их гардаг учраас төлөвлөлт хүнд уулзалтууд эднэрийг бол 7 хоногор хийгээ явдаг. Одоо ер нь зүгээр хамгийн гол асуудал нь манай ажлаас гэрлүүгээ харих хот руу хэрвээ ажил гараад орох бол нааш цаашаага машинд хамгийн их цаг өнгөрч байна. Тэгэхээр машинд бас ажлаа амжуулахыг боддог. Тэгээд ковид бас муу юм байгаа ч гэсэн сайн талууд байна. Одоо бид нар онлайн хурлууд хийж сурж байна, тий? Онлайныг маш их сайн ашиглаж байна. Энэ маань бас ажил амжуулах маш үнэхээр үр дүнтэй аргууд болж байна. Фил Найтийн пүүзэн дурлагч гэдэг нэг номыг жоохон харж байгаа. Гэхдээ яг үүндээ нэг аваад дуусгах чадахгүй маа. Тэгэл нэг жоохон харан заримдаа хараад ингээд зав гаруулныг хараад надад ингээд явж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс явуулсан төрийн албан агчийн сургалтанд өнгөрсөн 7 хоног цусан. Би сая хуулийн мастер хамгаалсан. Одоо хэрвээ боломж гарвал нисхийн менежментийн чиглэлээр бас сурах юмсан гэж боддог шүү дээ. Тийм. Шүхрээр бууж үзэх юмсан гэж боддог. Нилээн зориг шаардах байх гэж бодож чинь. Тэгээд шүхрээр бууж үзэх юмсан гэж боддог. Миний хүүхдүүд. 3 хүүхэд маань. Энэ маань би хэлсэндээ хүрэх гэж хичээдэг. Хүнд хэрвээ амлсан бол өөр талдагдaltaй байсан ч гэсэн тэр хэлсэн амдаа хүрэх хийсэн гэж боддог. Тэгэхээр аль болох амлахгүй хичээдэг. Гэхдээ амлсан бол тэрэндээ хүрэхийг хичээдэг. За битүүрийн энд ярилцах цаг ерөнхийдөө ингээ өндөрлөж байна. Тэгэхээр та ер нь бас энэ Монголын иргэний нисхийн ерөнхий газрыг удирдах байгаа хүн ер нь Монголын агаарын тээврийн салбар бас ямар болж хөгжөөсэй те бизнес талаасаач тэр аюулгүй байдал талаасаач тэр иргэндээ ээлтэй талаасаач тэр ямар болчоосэй гэж бодож төлөвлөж ажиллаж байгаа вэ? Монгол улсын иргэний нисхийн салбар бол одоо аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлаараа нэгт энэ салбарт бизнес хийх гэж байгаа хүмүүст ээлтэй. Олон улсын стандарт, олон улсын иргэний нисхийн байгууллагаас тавьсан шаардлагуудыг хангасан ерөнхий зорилт буюу General Aviation гэдэг байгаа бидний хувийн онгоцууд мянгаараа нисэлсэн. Монгол улс чинь сая 500 мянган км газартай өргөө удам газартай газар нутагтай орн шүү дээ. Энд хувийн онгоц хөгжих, хувийн нислэг одоо тийм үү General Aviation ерөнхий зорилтын агаарын тээвэр хөгжих бүрэн суурь болцоо байна. Энэ дээр бас Монгол Улсын засгийн газраас шийдвэр гаргаад ерөнхий зорилтыг хэмжих, бодлогоор дэмжих хөтөлбөр батлаад өгсөн. Энэ дагуу орон нутгуудад жижиг нөгөө онгоцны зурвсууд, нислэг тэрэгний зогсоолуудыг хийгээд эхэлсэн байна. Энэ дагуу явах юм бол Монгол улсад удахгүй агаарын тээвэр бас үнэхээр зах зээлийн нөгөө жамаараа чөлөөт
тийм сайхан тэгээд аюулгүй байдлыг хангасан олон улсын шаардлагыг стандартыг хангасан тийм болно гэдэгт итгэлтэй байна. Энэ дээр иргэний засгийн ерөнхий газрын одоо хяналт зохицуулалт бол онцгой үүрэг гүйцэтгэх нэ. Энд харин боловсон хүчний мэддэг чадвар, боловсон хүчнийг бэлтгэх гэдэг олон дагсан юмнууд байгаа. Энэ болгон дээр бид нар өөрсдийнхөө тийм үү тавьсан зорилгын дагуу ажиллацгааж байна. Сайхан гэгээлгээтэй удахгүй болно гэж итгэлтэй байна. За баярлалаа. Ер нь танаас асууж байгаа асуулт болгон дээр таны бараг амнаасаа гарч байгаа үг болгон дээр аюулгүй байдал гэдэг үг бүр зайшгүй дуртагдаад байна. Тэгэхээр яалчгүй одоо тэр нь л гол чиг шугам үндсэн ажил юм байна л да. Тий, аюулгүй байдал аюулгүй ажиллагаа гэдэг юм. Аюулгүй ажиллагаа л гэдэг дуртай байна. Тий, энэ бол нэгдүгээрт. Энэ бол нисгэд ажилдаг хүн болгоны амнаас хамгийн түрүүнд гардаг үг. Тийм л салбар. Тэгэхээр энэ дээр бол хүн болгон энэ салбарт орж байгаа, сонирхож байгаа, орж ирж байгаа, ажиллаж байгаа бүх хүмүүсийн нэгдүгээр хэлдэг үг нь аюулгүй ажил. Амны ууршлага тарин юм байна шүү дээ, тийм ээ. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Бидний урилгыг хүлээж авч нээлттэй ярьсанд баярлалаа. Баярлалаа. Та бүхний ажилч гэсэн өндөр амжилт хүсье.